За эдийн засгийн хөгжлийн яамнаас асуумаар байна. За нэгдүгээрт энэ 26 оны төсвийн төсөл бол одоо аль болохоор урсгал зардлыг хэмнэсэн, хөрөнгө оруулалтыг хэмнэсэн ийм төсөв гэж ойлгосон, иргэдээс санал авсан. За тэгэнгүүт энэ 24 оны хүрээний асуудлыг би та бүхнээс хууль зүйн хувьд зөрчилтэй юу гэж асуумаар байна. 24 онд төсөв эрс нэмэгдсэн. Сонгуулийн жил байсан. 24 оны төсвийг чинь 27 их найд байсныг тодтоход 30 болгосон. 23 оны төсөв миний санаж байгаагаар 20 их найд орчим байсан. Тэгэд огцом одоо 10 их найдаар нэмэгдүүлсэн. За энэ хууль зүйн хувьд ямар зөрчилтэй байсан, зөрчилгүй байсан юм уу? Дараа жил нь болохоор одоо 30 их найдыг чинь одоо 24 онд чинь 33 болгож 25 онд 33 их найдаар баталсан. Одоо нэг 35 их найд орчмоор орж ирж байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ гинтийн өсөлт эдийн засгт хэрхэн нөлөөлсөн? Та бүхэн маань одоо ямар одоо гэдгийг алдаатай зүйлүүд дээр нь ямар хариуцлага тооцсон юм бэ гэдгийг асуумаар. За хоёрдугаарт энэ багш эмч нарын цалин гэдэг одоо нийгэмд яригдчихэв. Төсөө өргөн барьсан. За засгийн газар мэдээлэл хийсэн. Бид нар ингээд тодорхой 10%-аар хэмнэлт хийгээд одоо ингээд багшийн эмч нарын асуудлыг шийднэ гэсэн. За тэгэхээр хэдэн жилээр та бүхэн маань төсөөлсөн. Энэ жил ингээд нэг 800 тэрбум төгрөгийг одоо их уср болоод нэг талаас нь хасаад нөгөө талд нь нэмнэ гэсэн байна. Тэр нь цаашдаа бид нэр сургууль цэцэрлэг барьнаа гэд жил болгон 30-40 сургууль цэцэрлэг барьна гэдэг. Энтэйгээ уялдсан тэр багш нарын цалин, боловсон хүчний бодлого, эдийн засгийн өргөжийн хувьд яаж тооцож байгаа? Хөдөө орон нутагт бол багшийн ачаал эрс бага. Дунджаар одоо суманд бол нэг 10 орчим сурагчтай байна. За 25 жилийн нэмэгдэл, анги даасны нэмэгдэл эдэргээд харах юм бол үндсэн цалингаа бараг даабалдаад авах тийм боломжтой байдаг. Эдгээр дээр та бүхэн маань богино болон дунд хугацаанд ямар бодлого барьж байгаа. Тэгээ өнгөрсөнд ямар алдаа гаргасан учраас өнөөдөр энэ тулгымцсан асуудал бий болоод байгаа гэдгийг та бүхэн маань тооцооллын бөгөөд хууль зүйн хувьд нэг хариулаач гэж хэлсэн. Тэгээд тодорхой. За жил бүр улсын төсвийг өргөн мэдүүлэхдээ бол бид нэр энэ төсвийн доктортой байдлын хуулийн заасан тусгай шаардлагуудыг бас чанд барьдаг. За дээрэс нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хангуулж байгаа. Дээрэс нь мэдээж төсвийг төлөвлөхдөө олон одоо хуулиар заасан одоо зарим одоо төсвүүдийг ингэж хуваарлаж байгаа. Жишээ нь одоо нийгмийн хамгаалал, одоо энэ нийгмийн даатгалтай холбоотой тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд бол хуулиар зохицуулсан учраас тэр хуулийг нь биелүүлж одоо өргөн барьдаг. Тэгэхээр тэр төсөвч өөрөө бол хууль болж өөрөө батлагдж байгаа гэсэн үг. Тэгэд гүйцэтгэлийг нь аудит их хурлаар хэлэлцүүлдэг. Тэгэхээр мэдээж гүйцэтгэлийг бол аудит өөрөө та бүхэнд бол аудитын байгууллагаас танилцуулсан гүйцэтгэл ямар түвшинд байгаа гэдэг дээр. За өнгөрснөө эргээд харуул 2023 2024 онуудад өнөөдөртэй харьцуулахад бол эдийн засгийн өсөлт өндөр байсан. За экспортын бүтээгдэхүүний үн бол өндөр байсан. За энэ ч утгаараа бол бид нэр орлогыг их өндөр төлөвлөсөн. Одоо 33.5 их найдын орлого олно. Төлөвлөөд төдий хэмжээгээр зарна гэж төлөвлөсөн буюу алдагдaltaгүй төсвөө гэж бид одоо хамтдаа их хурлаар баталсан. Гэтэл энэ тодорхой бус байдал дэлхийн түвшинд бас нэлээд өндөр болсон. Тэгээ үүнээсээ болоод энэ экспортын бүтээгдэхүүний үн төсөөснөөс одоо их багассан. Тийм ч учраас бол заашгүй тодтгол хийя гэдэг зорилгоор тодтгол хийхдээ бол хэмнэлт хийсэн. За ингээ хэмнэлт хийгээд эх жилийн төсвөө 9 сарын 1-ний өмнөөс өргөн мэдүүлье гэхээр өмнө нь батлагдсан төсвийн хүрээнд дэр байгаа тоонууд бас хэд өдрөөр төсөөлсөн. Нэгсэндээ их хуралдаа болоод төсөвтөө одоо тийм худлаа ярих
нөхцөл үүсэж байгаа байхгүй. Тийм учраас энэ макро тоонуудаа зайлшгүй цаг үеийн нөхцөл байдалтай тааруулаад бодит тоо руу одоо хөрвүүлэх шаардлагатай болж эхлээд тэгээд та бид хамтдаа тэр төсвийн доктортой байдлын хуулийн дээр орлого зарлагын аль алиныг бууруулвал төсвийн хүрээг хамт өргөн мэдүүлж болох энэ нөхцөлийг бүрдүүлээд ингээд сая бид нар төсвийн хүрээгээ өргөн барихтаа нөгөө 33.5 их 80-аар орлого зарлагаа төлөвлөсөн байсныг аль алиныг нь бууруулад ингээд энэ удаа орж ирсэн. Яг нь ер нь өнгөрсөн хугацааны одоо оруулж ирж исэн төсвүүдээс бол гол ялгаатай зүйл нь бол бид нэр энэ удаа маш тийм бодтойгоор тоонуудаа оруулж ирсэн. Тэгээ тийм орон зайч гэсэн одоо байхгүй. Яг үндэ бол одоо ингээд нэг багш эмчийн цалин нэмэх боломж байхад нэмээгүй гэдэг ийм асуудал бол ярихад бол бас зохимжгүй. Яг бид нар тийм орон зайн тийм нөөцч байхгүй. Үнэн нь бол тэр. Гэхдээ одоо ямар байдал руу шилжиж байна гэхээр их хурлын ажлын хэсэг нэгэнт ингээд засгийн газар төсвөө өргөн мэдүүлээд их хурл руу хилцүүлгээр явуулсан. Одоо их хурлын ажлын хэсэг бол хэрвээ энэ төрийн цагааны төв байгууллагууд дээр хэрэгжих боломжтой төрийн үйл ажиллагаануудыг заримыг нь зогсоогоод урсгалаа танаад ингээд энийг 840 тэрбум төгрөгийг гаргаад ирвэл засгийн газар бол татгалзах зүйлгүй маа гэдгээл их хурлын төсвийн байнгын оронд илэрхийлж байгаа. Нэгсэндээ бид нар бол нэг тийм зүгээр нэг хэмнэлт хий эсвэл одоо зарим үйл боломж байхад хийгээгүй гэдэг ойлголт бол огт биш. Зүгээр ер нь бол хийгдэх ёстой ажлуудаа заримыг зогсоо. Ингэснээрээ ер нь макро тоонууд руу ч хөдлөх ийм эрсдэл үүсэж байгаа л гэдгийг бас хэлье. Хариуцлагын асуудлыг та бүхнээс бас лавлж асуумаар байна. Хит өдөргөөр төсөөлөд төсвийнхаа одоо зардлыг эрс нэмсэн. Тэгээд энэ бол алдаатай бодлого байсан гэдгийг хэлсэн. Тэгээ хэн хариуцлага өгөх юм бэ? Одоо өнгөрсөн хугацаанд бол Монгол Ардын нам 10 жил төр барьж ямар нэгэн өөр улс төрийн хүчинд одоо бурууг нялцах боломж байхгүй. Танаа томилсон одоо сайд дарга нар үйл ажиллагаа хийж ирсэн. Тэгээ хариуцлагын системийг та бүхэн маань яаж харж байгаа? Хэн хариуцлага тооцсон? За одоо энэ багш эмчнэрийн бухимдалтай байдал бол мөн адил. Өргөн барихтаа болохоор боломжгүй гэсэн, одоо болохоор боломжтой гэж. Хэн хариуцлага өргөх? Тэгээ ер нь олсныхоо хэрээр үрдэг, тэгээ эдийн засаг тэлж явах үед хэмжиж чаддгүй, хоримтол хийж чаддгүй, зөвхөн ингээ эдийн засаг агшчин үед л энэ мөчлөг сөрнөө гэж ярьдаг. Яг ингээ эдийн засаг өсөд ирэхээр энэ бодлогоо хэрэгжүүлж чадахгүй гэсэн бол ийм байдалд очичлаа шүү дээ. Тэгээд нөгөө нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээ худлаа өсгөөд тэгээд нэг хоосон төлөвлөлөөд ингээ яваад идэг. Тэгэхээр энэ удаа бол бид нар энэ макро тоонуудыг үннээр л төлөвлөе гэж зорьсон. Хэд өдрөөр биш. Шаардлага барил гэж зорьсон, урсгал нэмэхгүй л гэж зорьсон. Яг энэ шаардлагуудаа бариад ороод ирэхэд бол багш эмчийн цалиг багтаах орон зай байхгүй л байхгүй. Цаашаа эдийн засгийг эрүүлжүүлээ авч явъя гэвэл одоогийн нөхцөл байдлын байгаа үед их хурл үнэхээр улс төрийн шийдвэр гаргаад тэр урсгалыг нэг жилийн төлөвлөгөө зааснаа 25 руугаа 1% ч юм уу нэмээд за ингээд за 1 минут гүцэгээд өгье шадар сайд. Тэгэхээр жилийн төлөвлөгөө заасан урсгал 24% хэтрэхгүй шүү гэд хуулиндаа болохоор GDP-гийн 30% гэсэн. Жилийн төлөвлөгөөнд 24 гэсэн. 24-ийг 25 байлгаж болно гэд их хурл зөвшөөрөөд жилийн төлөвлөгөө нийцэж гинэ гэд явбал нэг 840 тэрбумыг гаргаад энэ яамдууд төр байгаа зарим үйл ажиллагааг нь одоо хүчээр зогсооно гэсэн үг шүү дээ. Зогсоогоод тэгээд тэр цалин нэмэх асуудал руу хийгээд явах гарцал байгаа. Тэрнээс биш яг зүгээр цаашдынхаа эрх жилийн эдийн засгийн одоо эрүүл байлгахаа бодож үзвэл энэ буруу гэдэг нь ойлгомжтой л. Тэр үнэхээр улс төрийн шийдвэр гаргавал одоо өөр орон зайхгүй. Тэрнээс засгийн газар өргөн мэдүүлэхдээ боломж байхад шийдэж чадаагүй гэж ярих бол ямар ч болцоо байхгүй. Уусаа хүнжлийнхөө ирээр л хөлөөж ийж цаашаа эдийн засгаа зөв авч явъя, эрүүлжүүлэе гэдгээр л энэ тоондоо л хатуу байсан. Одоо их хурлын л одоо улс төрийн шийдвэр.
нэг асуултанд хариулсангүй. Хөгжлийн яам ирээдүйд за дунд хугацаанд Монгол улсын жишээгээр дунд сургуулийн тоо, нийт багш нарын тоо хэд гэж төсөөлж байгаа. Жил болгон төсөвдөр одоо Наранбаяр сайд бол бид нар өөр их үүсвэрээр сургууль цэцэрлэг барьнаа, 40 орчмыг барьнаа гэдэг нэг мэдээлэл өгчөөсөн санагдаж байна. Тэгэхээр жил болгон хэд орчим сургууль баригдчихэж энэ тулгымцсан асуудал шийдэгдэх юм. Энтэйгээ уялдсан эдийн засгийн тооцооллоо яагаад танилцуулахгүй байгаа юм бэ? Хариулт авъя. За, хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар заасны дагуу 5 жилийн төлөвлөгөө байдаг. За, тэр нь бол дараа нь бол засгийн газрын мөрөө хөтөлбөр гэж байгаа 4 жилээр төлөвлөж байгаа. За, дээр нь төсвийн өрөөний мэдээлэл 3 жилээр тэгээ жилийн төсвийн төсөөлөл бол орж ирдэг. За, сургууль цэцэрлэгийн хувьд бол хүүхдийн тооны өсөлттэй холбоотойгоор бол бид нар гүйцэхийн тулд бол одоо бол хэрэгцээтэй байгаа зүйл бол 108 сургууль барих шаардлагатай байна гэсэн тооцоо боловсролын хамтаа нийлүүлээд тооцсон. За, 28 сургуулийг бол нурааж шинээр барих шаардлагатай болцоход байна гэж тооцсон байгаа. За, бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаасаа бол бүх энэ сургууль цэцэрлэгийг барьж бол угаасаа амжихгүй, энийг гүйцэхгүй. Тийм учраас бол бид нар энийг нэг далаалтаар яаж хийж чадах вэ гэдэг дээр бол бүх төрлийн их усрыг л ашиглая гэж байна. Тийм учраас бол гадаад зээлийн их усрыг ашиглаад иргэжил бол энэ сургууль цэцэрлэгээ бариад хойноос нь гүйцэтгэж үзье гэдэг асуулт. Дараагийн ээлжинд бол мэдээч хэрэг энэ газрын хомсдолтой нийслэлийн асуудал дээр бид нар сургууль цэцэрлэгийг яаж гүйцэтгэх гэдэг асуудал бас өөрөө босч ирж байгаа. Тэгэхээр бид нар бол хувийн сургуулиудыг нэгдүгээрт дэмжих асуудал байна. Хоёрдугаарт бол түрээсийн сургуулийн асуудлууд бол орж ирж байна. Төрийн одоо өмчийн барилга биш өөр барилгыг түрээслэх замаар за эндээ бол сургуулийн үйл ажиллагаагийн стандартыг хангаад хэрэгжүүлэх юм асуудлууд орж ирж байна. За, нөгөө талдаа зөвхөн сургуулиас гадна боловсролын чанар гэдэгт бол багшийн асуудал орж ирж байна. За, одоо бол их хурл дээр бол багшийн цалин нэмэх бол асуудал бол яригдж байна. Тэгэхээр багш нь бас өөрөө боловсон хүч нь яаж гүйцэх вэ гэдэг асуудал яригдж байна. За, орон нутагт бол одоо дотор байрны асуудал яригдж байна. Ингээд цогцоор нь бол асуудлыг бол авч үзэж байгаа гэж байна. Жилийн төлөвлөгөөнд бол 108 сургууль гэсэн тооцоо гарсан мэлээ шүү дээ. 108 батлагдсан жилийн төлөвлөгөөнд 108 сургуулийг улсын төсвөөр бариул биднэрт 100000 багада 100000 дунд сургуулийн багш байна уу? Бодох л ёстой. Цэцэрлэгийг шийдсэн арга зам бол бас зүв байжээ. Хувийн цэцэрлэгүүдтэйгээр одоо инх ам олон сайдын үе шийдсэн зам зүв байсан. Дунд сургуулийг энэ замаар шийдий гэхээр энэ ч бас гişүүд шүүмжлээд байгаа шүү дээ. Эсвэл ер нь одоо бүх юмыг өөрсдөө хийдэг одоо хуушур буузаа өөрсдөө жигэндэг одоо баг бүгдийг хийдэг улс болох юм уу? Одоо тэрийг бол одоо их хурл шийдэх хэрэгтэй баг. Тэгээ зарим одоо гişүүд их шүүмжлэлтэй байдаг учраас төр бүгдийг хийх ёстой гэдэг зарчимтай гişүүд давмгаа байгаа учраас хариулт байхгүй байна.